Үндэсний Батлан амгалан их сургууль дотоод хэргийн их сургуулийн нэгдсэн төгсөлт Эрдмийн Баяр Сүхбаатарын талбайд боллоо. Монгол Улсын ерөнхийлөгч зэвсэг хүчний ерөнхий командлагч Ухнагийн хөрс өг ёслолд оролцож, үндэсний аюулгүй байдлыг хангах нэр хүндтэй бөгөөд хариуцлагатай албанд хүчин зүтгэхээр цэргийн цолон гардаа авсан төгсөгчдод баяр хүргэж амжилт хүслээ. Төгсөгчид улсынхаа тусгаар тогтнолоо газар нутаг ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хамгаалах үүргээ нэр төртөө биелүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Цаашид шинжлэх ухааны технологи цэргийн иргэн хөгжлийн хурдтай хөл нийлүүлэн мэдлэг боловсролоо байнга дээшлүүлж, эзэмшсэн мэргэжил зүүсэн цолондоо эзэн байхыг захилаа. Алдар түүх сургуулиудын төгсөгчид та бүхэн эх орныхоо төлөө халуун ан бүлээн цусаа зориулсан эрэлхэг өвөгдөөс өргөсөн тангарахтай үнэнчээр хүчин зүтгэсэн Ахмад үеийнхээ баатарлаг үйл хэргийг залгамжлан үргэлжлүүлж Монгол Улсын тусгаар тогтнол газар нутаг ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хамгаалах үүргээ нэр төртөө биелүүлнэ гэдэгт Монгол Улсын ерөнхийлөгч зэвсэг түвшний ерөнхий командлагч итгэл төгс байна. Энэ цаг мөчөөс эхлэн та бүхэн эх орон ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах эрхэм хүндтэй үүргийг хүлээж байгаагаа гүнээ ухамсарлан эзэмсэн мэргэжил зүүсэн цолондоо эзэн байж нэр төртөө ажиллах ёстойг онцлон тэмдэглэе. Ялангуяа офицер хүн бол мэдлэг оюун, ур чадвар, бие бэлтэр, зориг төвчээрээр цэрэг дайчдаа үлгэрлэж, шудраг, хүнлэг, шийдэмгий, зарчимч зан чанарыг баримтлан хамт олноо удирдах, амжилтыг цэрэгтэй, алдааг өөртөө хүрч явдаг, манлайлагч, соён гэгэрүүлэгч, сурган хүмүүжүүлэгч байх ёстой гэдгийг та бүхэн ямагт санаж яваарай. Эх орон төр ард түмэнд өргөсөн тангараг, цэрэг, хүн, эр зэрэг, нэр хүндийг ямагт эрхэмлж явахыг та бүхэндээ захихыг хүсэж байна. Ард иргэд та бүхнийг улс орныхоо сүр хүч, аюулгүй байдлын баталгаа гэж харж, хүүхэд залуус та бүхнээр ирээдүгөө төсөөлж бахархаж байдгийг ямагт санаж, цэргийн тангараг, ёсчууг дээдлэн төрдөө хүндлэгдэж, түрүүндээ хайлгаж явахыг эрхэм дүү нартаа захиж байна. Мөн чадварлаг мэрэгчсэн төрийн тусгай албыг бэхжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэж ирсэн үндэсний Батлан амгалан их сургууль, дотоод хэргийн их сургуулийн үе үеийн эрдэмтэн багш, ажилтан албаагч нарт төрийн нэрийн өмнөөс талархал илэрхийлсэн юм а. Энэ жил үндэсний Батлан амгалан их сургууль, дотоод хэргийн их сургуулийг 800 гаруй сонсогч төгслөө.